Гардасил вакцин нь хавдраас сэргийлэх ямар ч үр нөлөө үзүүлэхгүй нь тодорхой учраас анагаа ухаанд маш том скандал болох болно. Энэ вакцинаас болж олон хүнд гаж нөлөө гарч амь амьдралыг нь устгаж сүрүүлээд эхэлсэн. Харин ганцхан үйлдвэрлэгчдэд нь ашигтай. Бернард Далберг эмч вакцины Merck компанид ажиллаж байсан. Хүний папиллома вирус гэдэг нь гарч ирээл алга болоод байдаг, эсвэл байж л байдаг, олон амьтанд ч байдаг вирус. Дөнгөж төрсэн хүүхдэд ч байдаг. Тийм сүртэй вирус биш. Миний судалгаагаар бол энэ вирусээс болж умаан хүзүүний хорт авдар үүсдэг гэсэн баталгаа байхгүй. Зүгээр гарч ирээд алга болоод байдаг түгээмэл вирусыг зарим хавдрын учир шалтгаан болгож тайлбарлаад байгаа нь миний гайхлыг төрүүлсэн. Бид зөндөө олон хүүхдийн эцэг эхээс ярилцлага авсан. Энэ дундаас Colton Barrett ба түүний ээжтэй уулзахад их онцлог байлаа. Юу болсныг ярьж өгөөч. Колтон бол 13 настай, эрүүл хүч чадалтай хүүхэд байсан. Бейсбол тоглодог, мотоцикл ундаг, адреналинтай холбоотой спортод дуртай байсан. Хүүхдийн цусланд явахын тулд эмчлийн үзлэгт орохоор болсон. Тэгсэн чинь Кол номоо үзүүний вакцин хийх насан дээр явж байгаа юм байна гэсэн. Би тийм үү энэ юу юм бэ гэхэд хорт авдраас хамгаална гэж хэлсэн. Бас ирээдүйд их нартай халдааж болох магадaltaй гэж хэлсэн. Надад зөв юм шиг сонсогдсон тул хүүхдтэй хэлгэсэн. 3 дахь вакцины дараа шилэг хүзүүгээр маш их өвдөд байсан. Автагаа мотоцикл унах үед би энэ сонирн болсон. Дараа нь гэртээ ирэхэд нүүрэн цонхисон байв. Толгой нь өвдөж шилэн үзүүгээр нь бас өвдсөн. Онцгүй байна гэж хэлсэн. Тэгэл унтаад өгсөн. Өглөө нь босохгүй байсан. Би маш их сул байсан. Арай гэж босч суугаад аяг ус суух гээд миний баруун гар хөдлөхгүй байна. Та зүүн гарт бариулаад өгөөч гэсэн. Тэгээд л шууд аргашаа савж унаад хөвцөн. Юу болчихваа? Хүзүү нурууны өрөвсөлтэй болчихвоо да гэж би айсан. Нөхөр маань хүүгээ яаралтай эмнэлгийн хүлэн авах руу авч чадсан. Тэгээд сэхэнд орсон. Толгоогоо ч өргөж чадахгүй байсан. Дээрээс доош биеийг саажиж эхэлсэн. Дараагийн 4-5 өдөр бүх биеийг саадсан. Ерөөсөө хөдөлж чадахгүй байсан. Коли хөмсгөө хөдөлгөөрэй. Коли хөмсгөө хөдөлгөөрэй. Чи байнга амьсгалын аппаратыг биедээ авч явах ёстой юм уу? Тийм ээ, 7 кг хүнд учраас хэн нэгэн хүн үргэлж хажууд байж тээвэрлэх ёстой. Энэ аппарат өөрт нь маш их тээртэй байдаг юм билээ. Энэ аппаратыг байнга бариад тэрүүгээр амьсгалдаг. Хэд ингэж амьсгалж аваад ярих боломжтой болдог. Хажууд нь байгаа амьсгалын хайрцгийг юу вэ гэдгийг мэдээд үнэхээр өрөвдсөн. Энэ хүүгийн баруун гар нь тэр чигээрээ саажсан одоо хөлөөрөө явж байгаад нь ядаж баярламаар байна. Тэр вакцин хийсэн хүн нь хаана байгаа юм? Юу гэсэн бэ? Эмч нь хүүг маань төрөхөд бас байсан. Тэр бол манай өрхийн эмч. Уг нь би тэр эмчтэй сайн байсан. Тэр эмч маань одоо хүртэл вакциныг өөр хүмүүст хийсээр байгаа надад тун онцгүй санагддаг. Яг уу ядаж эрэгтэй хүүхдүүдэд тархаа болсон юм а да. Огтод бол тарсаар л байгаа. Колтон, чи хичнээн олон хүүгүүдийг аварч чадсанаа мэдэж байна уу? Тийм ээ, сайн гэвэл цаашд эрэгтэй хүүхдүүдийг гэмтээхгүй болсон сайн юм. Гэвч охтуудыг тарьсаар байгаа тул олон охид тохирч магадгүй. Эхлээд гардасил хийлгэхээс өмнөх амьдралагч нь ярьж эхлэе. Би урлагийн тал руугаа сонирхолтой байсан. Цаг агаар сайхан байвал гадаа гүйдэг байсан. Би хөл бөмбөгийн багт тоглодог байсан. 400-аас 800 м гүйж харилт хийдэг байлаа. Тийм ээ, хичээлдээ маш сайн сурагч байсан. Би биеийн тамирт дуртай, онц сурлагтан байсан. Ямар ч эрүүл мэндийн асуудалгүй байсан. Ямар спортоор хичээлдэг байсан бэ? Би волейбол дуртай байсан. Цэцэрлэгт байхасаа сакс тоглодог байсан. Мөн софтбол тоглодог байсан. Миний охин сургуулийнхаа хамгийн том шагналд хүртсэн ангийнхаа хамгийн шилдэг сурагч байсан. Дэмжигч охидын багт 3 жил бүжгэлсэн шүү. Би каратегийн хар бүстэй болох гэж байсан. 40 настай нэг том хүнийг каратегаар дийлж байсан. Вакцинаас өмнө овер вайны балетын их сургуульд ээлсэн орох гэж байсан юм. Гэвч вакцины дараа бүжгэлж чадхаа болсон.
Би балет, дэнс, жаз, хип-хоп сонирхдаг байсан. Хичээлдээ маш сайхан сургуультай алдартай охин байсан. Дисней хүүхэлдэйн кинонд дооруулах шалгаруулалтанд тэнцээд Калифорни явах байсан. Түүний маань ирээдүй маш сайхан байсан юм. Зааланд байнга волейбол сакс тоглодог байсан. Бас барилддаг байсан. Олон ч найз нөхөдтэй байсан да. Охин маань тэтгэлэг тамрагдахын тулд бүх чадлаараа чармааж дайчилж байсан. Их сургууль сурах зорилготой байсан юм л да. Вакцинаас болоод бүх хүсэл мөрөөдөл нь талаар болсон доо. Гардасил маш их хортой гэдгийг олж тогтоосон. Америкт үйлдвэрлэсэн вакцинуудын дотор Gardasil хамгийн аюултай нь. Энэ вакциныг хийлгэсэн хүмүүс бөөр шээсний талын асуудалтай болдог. Эхний тун хийлгэхдээ ийм болж эхэлдэг. Gardasil хамгийн аюултай вакцин. Маш олон охид явж чадхаа болж тэрэгцэн дээр суудаг болсон. Олон шилдэг хүүхдүүд нас барсан да. Зүгээр л ирээд явдаг халдварт вирусээс айлгаж түрээ барьж зүгээр байсан хүмүүсийг өвчтөй болгож өхүүлж байгаа нь ямар ч харьцуулах аргагүй гай гамшиг. Зүгээр л эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээд хөнгөн аргаар эмчлээд шийдэгч асуудлыг заавал хүндрүүлж вакцинаар шийдэх гэдэг нь ямар ч утгагүй юм аа. Өсвөр насныханд умайн хүзүүний хор тавдраар өвчлөх магадлал нь тэг хөв байхад энэ вакцин яг тэдэнд чиглэдэг нь маш муу юм аа. Эмчнэр намайг Gardasil вакцин хийлэг гэж шахсан. 1-2 удаа үгүй гэж хэлсэн. Энэ эмч 45 минут биднийг вакцина хийлэг гэж тайлбарлаж шаардаад байсан. Умаа хүзүүний хавдартай зурагчаас үзүүлсэн. Вакцин хийлэхгүй бол ийм болно гэж айлгсан. Би ийм өвчин тусчихгүй гэж айгаад тариулсан. Эмчтэр очих болгон вакцина шууд миний амлууд тархичих гэл байдаг байсан. Эмч намайг айлгсаар угаад вакцин хийлгэсэн. 2 удаа вакцин хийлгээгүй татгалцсан. Учир нь вакцин нь шинэ байсан учраас. Анагаахын ном уншсан эрүүл сурал ухаантай хүн байсан бол энэ вакциныг хийлгэх шийдвэрт хизээч хүрэхгүй байсан. Хүүхэд вакцин хийлгэхгүй бол чи муу ээж гэж шахаж дарамталсан. Тэгээд ер нь хин хүүхдээ хавдартай болохыг хүсэхвдээ. Чи заавал хийлгэх ёстой. Чи хавдартай болоод үхэл яах юм гэсэн. Би хор тавдар тусчихгүй гэж айгаад хийлгэхээр шийдсэн. Тэгээд ч вакцин үнэгүй байсан учраас хийлгэчихсэн. Би жоохон байсан учраас юу ч мэдэхгүй байсан. Зүгээр л сонсоод хийлгэчихсэн. Умайн хүзүүний хорт хавдраар өвдсөн хүмүүсийн тооноос Gardasil-аас болж өгсөн хүмүүсийн тоо 37%-аар илүү байсан. Өөрөөр хэлбэл эрүүл байж байгаад вакцин хийлгэсэн хүмүүст үхэл илүү олон тохиолдож байна. Вакцинаас болж умайн хүзүүн хорт хавдраар өвдөд үхэх магадлал хамаагүй илүү байна. Тэр үед би Gardasil-ийн талаар ямар ч мэдээлэл байхгүйсэн. Энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа. Вакцин хийлгэсний дараа шууд унаж татсан. Газар хөвтөд татаад байсан. Ухаан алдсан. Охин маань эмчид зүгээр л очиж үзүүлэх үедээ Gardasil-ийн 2 дахь тунг хийлгэсэн юм. Дараа нь зүрхний хэм алдагддаг болсон. 20 хүртлээр хизээч юм болж байгаагүй. Манай гэр бүлд ямар нэг зүрхний асуудал байгаагүй. Би түнхээр гайхсан шүү. Миний 2 хөл маш ихээр өвдөж хөдөлж чадхаа болсон. 2 гарч бас хөдлөөгүй. Тасарч унах гэж байгаа мэт өвдсөн. Заримдаа хөлөө хөдлөж чадхаа болсон. Охин маань явж чадхаа байлж хөл маань ямар ч мэдрэмжгүй болчихлоо гэсэн. Охины маань 2 хөл маш их өвддөг болсон. Түүх болон өвдөг маань маш их өвдсөн. Саажилттай юм шиг. Тариулсны дараа гадаа гараад жаахан яваад 2 хөл дээрээ тогтож чадахгүй нугарч ойцсон. Түүнээс хойш огт явж чадхаа байлсан. Охин маань явж чадхаа байсан, сайн харж чадхаа байсан. Бүх юмыг 2 хараад нүд нь булангартай юм шиг харагдаад уншиж чадхаач болсон. Хөгжил нь ухраад яг л 9 настай юм шиг болсон. Вакциныг миний зүүн гуйнд тарьсан. Хамгийн сүүлийн вакциныг тарихад хөл маань маш их өвдсөн. Яг гал тавьж байгаа юм шиг аймаар шатаж өвдсөн. 3 дахь вакцина хийлгэсний дараа 2-7 хоногийн дотор эмнэлэгт бүтэн 8 сар хэвтсэн. Үүнээс хойш 26 сарын дотор 9 удаа эмнэлэгт хэвтсэн. Өвдөлт нь маш их хүчтэй байсан. Хамгийн анхны зовир бол толгойн хүчтэй өвдөлт. Хаагур өвдсөн бэ? Бүх газраар.
Эхлээд толгой нь маш хүчтэй өвдсөн. Хамгийн амар нь мигренээс 10 дахин илүү өвддөг. Миний үе мөч нурууниас толгой их өвдөж байсан. Нүд гэрэл харж чадахгүй байсан учраас харанхуй дуртай, чимээнд хэд мэдрэг байсан учраас харанхуй өрөөнд суудаг байлаа. Маш их ядраа босож чадахгүй ядардаг. Толгой маш их өвддөг. Жаахан өвцөөр байгаад өдөр болгон өвддөг болсон. Ардаас өвдөж эхлээд урд руу өвдөж, юмч бодож чадхааргүй хүчтэй өвддөг болсон. Хамгийн анх удаа сарын тэмдэг ирсэн. Дахиж изээж ирээгүй. Охин маань ховор өвчнөр оношлогдсон. Пост физиоплазмоз гэдэг онош. Баруун цээж талдаа өрөвсөлттэй 10 см ургац гараад хагалж авах боломжгүй байгаа. Цаашид битгий өрөвсөсэй гэж залбирч байна. Цаашдаа яахыг хэлж мэдэхгүй байна. Аймын чухал эрхтнүүд нь хагалж авах боломжгүй. Хатха бронхит, чихний өрөвсөл, гамрит хамар хоолон өрөвсөлч болж байсан. Байнгын мөөгөнцөртэй болсон. Миний нурууны яс маш хүчтэй өвддөг. Ямар нэгэн миний нурууны ясыг хатгаад байгаа юм шиг маш хүчтэй өвддөг. Энэ бол ходоодны зоонд. Ходоод цаажилттай тул шингэнийг хоолойноос шууд гидс рүү оруулдаг. Хамрын зоонд нь сайн ажиллахгүй учраас хиймэл хоолтоор 3 жил хоолсон. 3 жил жирийн хоол идэж чадаагүй штэ. Хөл нь маш өвддөг тул ойр ойрхон эмнэлэг твтэн. Тэгээд гэртээ хармаар байна. Гэртээ л байвал бурхан тойр байна гэж хэлдэг байсан. Вакцины дараа эмэгтэйчүүдийн эмчтэр цаг авч очоод өтрээний масокын шинжилгээ хийгээд хэвэн биш байна гэж хэлсэн. Эмч нар оношилж чадахгүй байгаа. Манай охинд эмчилгээ байхгүй. Охин минь ердөө туршилтын тулайл болж байна да. Дархлаа дарах, мөөгөнцөр дарах юм маш их уусан. Гардасил вакцины үр дүн бол энэ. Зөвхөн нэг уут энд байна. Гэрт дахиад 15 ийм уут байгаа гэж боддоо. За окей. Энэ ямар учиртай юм бэ гэсэн. Энэ хавдар болохын өмнөх үе гэж хэлсэн. Би гардасилыг хизээч хийлэх хэрэггүй байсан юм аа. Ургацх нь нэмээд урагчихвээ гэж байнга санаа зовдөг. Энэ вакцинаас олж умаа хүзүүний хорт хавдартай болсон гэдгээ мэдсэн. Гардасил вакцины хувьд бусад олон вакцины адил идэвхжээгүй хор хохирлгүй плацебо эмийн нөлөөтэй хизээж харьцуулж туршиж үзээгүй асуудал байгаа юм аа. CDC болон эрүүл мэндийн байгууллагууд үүнийг хийгээгүй бол шинжилгээ ухааны судалгаа биш л дээ. Плацебо гэдэг нь идэвхгүй бодис бөгөөд ямар ч хор учруулдаггүй. Туршилтын нэгэн бүлэгт плацебо, нөгөө бүлэгт гардасил тарьсан байна. Гардасил тариулсан бүлгийн хүмүүс нь хэдийгээр хяналтын бүлэгт тооцогдож байсан боловч тэд хөнгөн цагаан уусан учраас 100 хүний дор хаяж хоёрт нь маш хүнд автоиммунны өвчтөй болсон байна. Гардасилаас үүссэн гэмтлийг үнэхээр гардасил вакцины найрлагадах бодисоос үүсчих үү? Эсвэл азгүй тохиолдолд үүссэн гэнтийн өвчин үү гэдгийг ялгах ямар ч боломжгүй. Энэ вакциныг үйлдвэрлэсэн CDC өөрсдөө үүнийг мэдчил байсан. Клиникийн судалгааг үзэхэд тодорхой байсан. Уг вакцины судалгааг явуулж, судалгааг санхүүжүүлсэн вакцины үйлдвэрлэгч Merck компани иймээс тэд ямар өвчлөл нь гардасилаас үүссэн, ямар нь үгүй гэдгийг шийдэх эрх мэдэлтэй болчихж байгаа юм. Тиймээс тэд үүнийг зүгээр л гэнтийн азгүй тохиолдол гэж тайлбарлацгаасан. Плацебо байгаагүйсэн бол ингэж хэлж болох юм. Гэтэл плацебо бүлгийн хяналтанд байсан октод хөнгөн цагаан агуулсан эмийг уулгаад эхлэхэд төв мэдрэлийн систем нь гэмтсэн бөгөөд гардасил тариулсан хүмүүсийн өвчлөлтөй яг адил байгаа учраас ингэж хэлэх боломжгүй болж байгаа юм аа. Гэтэл энэ бүхнийг вакцины хор хохирол гэж бүртгэхгүй гэж шийдээд асар аюултай вакциныг дархлаажуулалтанд зөвшөөрөн гаргасаар байна. Вакцины дараа охин маань их өвдөж зовсон. Тэгээд л унтсан. Орон дотроо чимээгүй хөвтөж байхаар нь сэрэх гэтэл тэр маань өчгсөн байсан. Охиндоо бид маш их хайртай байсан юм шүү. Хөөхөн ийдэг охин байсан. Болдгсон бол
Өмнөөс нь үхэмсэн гэж хүртэл боддог болсон. Ийм аймаар шийдвэр гаргаж вакцин хийлгэсэндээ би маш их харамсдаг. Хамгийн сүүлийн удаа уулзахдаа шатан дээр би тэрнийг тэврээд надтай жаахан цуг байл та гэхэд охин маань ээжээ би сургуульд яммаар байна гэсэн. Гэтэл нэг орой манайд цагдаа ирээд манай охинтой холбоотой юм уу гэж намайг асуухад янз бүрийн аваар усал гарсан юм уу гэхэд маань миний охиныг сургуулийн дотуур байранда гинт зүрх нь хаагдаж нас барсан гэсэн. Кристина Тарсил нь Гардасилийн автоиммунны реакц бөгөөд 2018 онд нас барсан. Америкийн төр засгаас ээжид $250,000 нөхөн төлбөр өгсөн байна. Энэ вакциныг шууд буцаан татах ёстой. Би спортоор дахиж жилж чадхаа болсон үнэхээр онцгүй байна. Спорт үнэхээр дуртай байсан. Одоо бол би зүгээр сандал дээр суугаад бусдыг л харж байна. Гэхдээ үүндээ дассан. Энэ тийм хэцүү шээ. Миний хүү бол гайхамшигтай хүү. Тэглээ инглээ гэд гомдлоод байдгүй мундаг хүү шүү. Тийм байх уу? Колтон Берет 2018 оны 1 сарын 5-нд өөрийгөө бусад хүмүүст ачаалал өгч дарамт үзүүлж байгаа нь хэцүү байна гэд амиа орлсон.